Сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт маань сэтгэл судлаач Сэцэн маань өргөдөж оролцож байна. За энэ удаагийн дугаараараа бид хоёр ажлын байран дээр төдийлөн анзаарагдаад байдаггүй дуу чимээний бохирдлын тухай ярихаар бэлтгэсэн байна. За тэгэхээр подкастын маань эхлэл хэсэгт сэтгэл судлаач Сэцэн маань дуу чимээний бохирдол гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Яагаад дуу чимээ бохирдол болчихдог талаар тайлбарлаж өгнө. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор хүний үсээгүй дуу чимээний бохирдол гэж хэлдэг. Тухайлбал хит чанга удаан хугацаанд үргэлжилсэн дуу чимээг бохирдол гэж үзээд байгаа. За энэ яагаад бохирдолд орж байгаа вэ гэхээр сүүлийн үеийн судалгаагаар буюу Европын холбооны судлаачдын үзэж байгаагаар энэ агаарын бохирдлын дараа 2 дугаар үзүүлэлтээр орохоор хэмжээний дуу чимээний бохирдол гэж үзэгдээд байгаа. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор энэ жил бүр 1 сая хүний амьдрах орчинд нөлөөлж байна гэсэн судалгаа байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг хүн 70 хүртэлх наслах боломжтой байтал энэ жилд 14 мянган хүн 70 хүртэлх наслах боломжгүй болж байна гэсэн үг байна. Тэгэхээр бас нэлээд ноцтой тоосогддог бохирдол юм тий. Бас агаарын бохирдлын дараагаар орж ийнө гэхээр одоо бидний бие махбод болон сэтгэл санаа за магадгүй ажлын байран дээр хит их дуу чимээний бохирдолтой байх юм бол ажлын гүйцэтгэлд маань хүртэл нөлөөлөх боломжтой хаа тий. За тэгвэл 14 мянган хүн 70 хүртэлх наслах байсан тэр боломжийг дуу чимээний бохирдол авч явж байна гэж үзэх юм бол бидний сэтгэл зүй болон бие махбодод нэлээд бас өндөр нөлөө үзүүлж байгаа хэрэг болох нь. Тэгэхээр бие махбодод яг энэ дуу чимээний бохирдол яаж нөлөөлдөг вэ гэж судлаад үзэхээр 2023 онд хийгдсэн нэг судалгаагаар болохоор урт хугацаанд ингээд дуу чимээний бохирдол байгаад ах юм бол зүрхний шигтээс болон тархины цус харуултанд хүргэдэг байна. Тэгэхээр 2023 онд яг 114 мянган ажилтныг оролцуулсан нэгэн том судалгааны үр дүнд болохоор өдөр тутмын дуу чимээ тэр дундаа шөнийн дуу чимээ бол яг одоо энэ зүрхний шигтээс тархин дахь цус харуултад нэлээд хүчтэй нөлөө үзүүлдэг гэж гарч ирсэн байна. Яг өдөрт бол бид нэг машины дуу чимээ эсвэл бол гал тэрэгний чимээ, төмөр замын чимээг бол сонсдог те. Гэхдээ тэднэр нь ингээд тасалтанг байдаг. Баян уртад үргэлжилдэггүй. Харин шүн яг унтаж амрах гад, нойр авах гад, эрч хүч энерги нөхөх гээд ах үед маань маш их дуу чимээтэй байгаад ахаар зүрхний шигтээс хүргэдэг гэдэг судалгааны үр дүн гарсан байсан. За ерөнхийдөө бол шүн яг нойрсгож явах үед гудамжинд машины дуу тасралтгүй сонсогдох нь нойрныг таслаад цусны даралтыг нэмэгдүүлээд зүрх болон тархины эрүүл мэндэд зэрэг нөлөөлдөг байна. За мөн 2024 онд Харвардын их сургуулийн судалгаанд ер нь ойролцоогоор 1 сая хүний нас баралтыг шинжилж үзсэн юм байна л да. Тэгээд яг ингэ шинжилж үзэхэд болохоор хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу чимээ болон цусны эргэлтийн өвчнөр нас баралт хооронд холбоо байгааг тогтоосон. Тэгэхээр нас баралтыг өдөр шөнийн дуу чимээтэй холбож үзээд эмэгтэйчүүдэд энэ нөлөө нь харьцангуй өндөр байна гэдэг судалгааны үр дүн гарсан байсан. Тэгэхээр одоо яг сэтгэл зүйд нөлөөлдөг байдлаас нь ярилтээ. Сэтгэл зүй талаас гэх юм бол хувь хүний онцлогоос шалтгаална гэж судалгаануудад төрсэн байдаг. Жишээлх юм бол бидний тарих дуу чимээг яг яаж хүлээж авдаг вэ гэхээр одоо кафе юм уу хоолны газар гэх мэт дуу чимээтэй орчинд бид нар нэг хүнтэй ярилцахдаа бусад одоо кофений машины чимээ ч юм уу бусад хажууд ярилцж байгаа хүний чимээг үл анзаарч чаддаг. Гэхдээ яг ярилцж байгаа найзынхаа дуу чимээг болохоор сонсож чаддаг. Энэ нь болохоор бидний тарих яг өмнөх туршлагатайгаа уялдан ажиллаж идэг. Одоо энэ миний танил хүн ярьж байна гэсэн үднээс дуу чимээгээ ялгаж таньж сонсож чаддаг байх нь. Тэгэхээр дуу чимээнд одоо хит анхаарал хандуулах уу за эсвэл яг ижил төрлийн децибелийн дуу чимээ байлаа гэхэд ямар нэг хин нэгэн хүн одоо маш эмзэг хандж иж болно, яршигтай санагдж болно. Нөгөө хүнд нь болохоор огт анхаараагүй нэг сонсогдоогүй чимээгүй санагдаж байж бас болдог. Тэгэхээр энэ талаар болохоор судалгаанд сулган дуу чимээнд удаан хугацаанд өртөх буюу одоо авто замын хөдөлгөөн хүмүүсийн хоорондоо ярилцах чимээ болон за тоглолтын үеэр гитарын хит чимээ ч юм уу за эсвэл гинт ямар нэгэн зүйл дэлбэрэх тесрэх чимээ хоёр нь одоо яг ижилхэн стрессийн хариу үйлдэл хүний биед үзүүлдэг гэж үздэг. Гэхдээ үүнийг хүлээж авч байгаа нь одоо бидний танин мэд хүн онцлог болон тархинд авсан өмнөх туршлагатай холбогддог байгаа. Тэгээд судлаач тиймэрхүү одоо сая хэлсэнчлэн тасалтан дуу чимээнд
одоо зүрхний шигдээс зүрх судлалын одоо өвчин цаашлаад нойрны эмгэг хүртэл үүсэх эрсдэлтэй гэж үздэг байгаа. Ажлаа хийгээ сууж байхад хажууд хүмүүс юм ярих. Эсвэл бол хин нэгний чихвчний дуу чимээ бид нэр сонсогдоод ажилдаа төвлөрөхөд жоох хэцүү болоод идэг. Тэгэхээр ажлын орчинд ч гэсэндээ дуу чимээний бохирдол байдаг гэж үзэх үү. Тэр нь одоо ажлаа хийж гүйцэтгэхэд ер нь ямар хөө нөлөө үзүүлэх вэ? Орчин үед бол дуу чимээний бохирдол ажилд ч байгаа, гэрт ч байгаа. Тэгэхээр ялангуяа ажлын байр бол бидний одоо 2 дахь гэр мэт орчин байгаа. Олон цагийг өнгөрүүлдэг. Тэгэхээр энэ орчинд дуу чимээний бохирдол их байх нь мэдээж одоо ажлын бүтээмж болон гүйцэтгэлд хувь хүний гүйцэтгэл шууд нөлөө үзүүлэхийг олон судалгаагаар тогтоосон байдаг. Жишээлх юм бол зөвхөн одоо Америкт гэхэд жил бүр 22 сая ажилтан ажлын байрны зөвхөн ажлын байрны дээрх одоо ажлын орчин дох дуу чимээний бохирдлоос үүдэлтэйгээр сонсголт нь сөрөг нөлөө үзүүлэх, ажлын бүтээмж нь буурах гэх мэтчлэн байдаг. Тэгээд ажлын орчин дох дуу чимээний бохирдолд яг юу гардаг вэ гэхээр аж үйлдвэрийн бүсийн одоо тоног төхөөрөмжний дуу чимээнээс гадна офисын орчинд кейборд товших ч юм уу сая хэлснээр хажууд хүний чихвчний чимээ сонсогдох, хүний яриа сонсогдох гэх мэтчлэн бүгд тэрийг бидний бид одоо микро стрессор болж хоригдлогдчихэйдэг. Гэхдээ нөгөө талдаа бас ингэдэг штеп. Хажууд хүмүүсийн яриад ажилдаа төлөхөд хэцүү болоод хаа шууд чихвчээ сонсдог тий. Энэ бас одоо нэг дуу чимээний бохирдлоос нөгөө бохирдол руу шилжиж гин гэсэн үг юу гэсэн үг вэ? Тийм. Зарим тохиолдолд яг өмнөх сэтгэлзүүд яаж нөлөөлдөг, тарих яаж хүлээж авдагтай холбогдож байгаа. Зарим тохиолдолд бид нар дуу сонсгүйгээр чихвчээ зүгх тохиолдол байдаг. Энэ үед болохоор илүү дотоод дуу мэдрэмж бидэнд илүү сонсогдож эхэлдэг. Яг өөрийгөө эрхцүүлэх ч юм уу, шийдэгдэх асуудлууд бодогдох ч юм уу. Эсвэл зарим тохиолдолд баг зэргийн чимээгийг хааж чадсанаар ажилдаа илүү төвлөрөх тохиолдол бас байна. Эсвэл яг хэлсэнчлэн яг нэг дуу чимээнээс нөгөө дуу чимээний бохирдолд орох тохиолдлууд бас гардаг. Ажлын орчин дох дуу чимээний бохирдлыг олон судалгаагаар одоо 85 децибелээс дээш хэмжээнд хүрч ивэл ажлын орчин дуу чимээний бохирдол өндөр байна гэж үздэг. 85 децибелээс дээш хэмжээ гэдэг маань аж үйлдвэрийн бүсийн одоо тоног төхөөрөмжний дуу чимээнээс гадна хүний одоо хамт ажиллаж байгаа хүмүүсийн хоорондоо ярилцах чимээ, хоол идэх чимээ гих мэтчлэн эдгээр нь давтамжтай үлдэж байгаа учраас 85 децибелээс дээш байна гэж үзэж байгаа. За судалгаагаар жишээлбэл та өөрөөсөө ойролцоогоор 1 метрийн зайд байгаа хүнтэй ярихын тулд хоолоогоо чанга болгож ярих. За тэгээд хашгирах шаардлага гарч ивэл ажлын орчин дуу чимээний бохирдол өндөр байна гэж үзэж байгаа. Ингэснээр богино хугацааны нөлөөндөө болвол толгой өвдөх, ядрах, уур цаар нэмэгдэх гэх мэтчлэн нөлөөтэй бол урт хугацаанд одоо стрессийн хариулт огцом нэмэгдэх. За тэгээд зүрх судасны өвчлөл, найрамд судал гарах, цаашлаад бие махбодод буюу сонсголт сөрөг нөлөөтэй гэж үздэг байгаа. За үнэтэй холбоотой бас нэг судалгаа танилцуулахад Англи улсад хийгдсэн судалгаагаар 2000 офисын ажилтнанд хийгдсэн асуулга судалгаа байгаа. За үүнээс одоо 2000 хүний 8% нь буюу ердөө 160 хүн одоо ажлын орчин маань чимээгүй тайван би зохистой орчинд ажиллаа хийж чаддгаа гэж хариулсан байдаг. За тэгээд эдгээр ажилтнуудыг одоо үр дүнтэй ажиллахад хамгийн их саад болдог дуу чимээнүүдийн нэгдүгээрт нь болохоор хамт ажиллаж байгаа хүмүүсийн хоорондоо ярилцах чимээ 38% тай байдаг. За дарааллаад одоо хажууд хүн хоол идж байгаа чимээ, за эсвэл ажиллаа хийхдээ гаргадаг одоо хөлөө хөдөлгөх ч юм уу, кейбордоо товших ч юм уу, тиймэрхүү чимээнүүд дарааллаад орсон байдаг. За тэгэд ажилтнууд маань үүнд одоо ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ гэхээр хамт ажиллаж байгаа хүнтэйгээ зөрчилдөх, муудалцах, за тэгээд цаашлаад бүр бие махбодын хүч хэрэглэх тохиолдол гарч ирсэн байна. Тэгэхээр яг энэ хөл судалгаанд маань 10 хүн тутмын нэг нь бие махбодын хүч хэрэглэснээс үүнд одоо Gen-Z бүлэгт маань 5 хүн тутмын нэг нь бие махбодын зөвхөн одоо дуу чимээний стрессээс үүдэлтэйгээр бие махбодын хүч хэрэглэх тохиолдол гарч ирсэн байна. Тэгвэл дуу чимээний бохирдолд магадгүй ингэ дасцсан эсвэл дуу чимээний бохирдлыг бохирдол гэж үзэхгүй байх төрлийн хүмүүс байдгүй. Одоо жишээлбэл заримдаа бид нэр ингэ чимээгүй наамгүй байгаад хаад юу ч хийж чадахгүй. Заавал чихвчин дээрээ нэг дуу сонсч иж эсвэл зурагтан дээрээ нэг подкаст тавьж иж гэрийнхээ ажлыг хийх. Эсвэл бол чихвч зүүж иж заавал ажил хийх гэдэг тохиолдол байдаг тийм. Тэгэхээр ийм ялгаатай хүмүүс гэж бас байдгүй. Тийм ялгаатай хүмүүс байгаа. Хүмүүнийх нь одоо онцлогоос шалтгаалж байгаа тохиолдлууд байна. Тэгэхээр
ихэнх тохиолдолд бид нарын эргэн тойронд ажиглагддаг юм нь чихвчээ мартаад гарчвал нэг эвгүйсдэх хэвдэл төрдөг ч юм уу, гадуур явхад эвгүй байдаг ч юм уу, тийм тохиолдлууд их ажиглагддаг. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр бидний тарих одоо дуу чимээндээ өдөөлтөнд ороод дассан байгаа зүйлтийг хэлж байгаа. Иймэрхүү байдлаар одоо чимээгүй намгүй байдлыг төсвөрлөхөд хэцүү байгаа нь дуу чимээний бохирдлоос үүдэлтэй нэг сөрөг нөлөөний шинж тэмдэг гэж хэлж болно. За жишээлхийн болвол одоо гэрээ цэвэрлэхдээ подкаст сонсдог ч юм уу, ажиллаа хийхдээ нэг талтай подкаст сонсоод эндээ кино тавиад дуу сонсоод хийж идэх хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр тэдгэр хүмүүс маань яг эдгэр чимээ байхгүй болсон үед илүү одоо дотоод дуу чимээ сонсогдох тохиолдлууд гарч идэг. Одоо яг тэр үед болохоор шийдвэрлэж чадаагүй асуудлууд нь бодогдох ч юм уу, нэрээ би нэг тийм хийх ёстой байсан да. За эсвэл өөрийгөө эргэцүүлж бодох, бүр цаашлаад одоо оршихуун тухай эргэлзээ буюу би одоо юуны тулд энийг хийж байгаа юм бэ гэдэг ч юм уу, тиймэрхүү бодлууд сөрөг бодлууд орж ирэх магадлал их байдаг. Эдгээр бодлууд нь болохоор өөрийгөө эргэцүүлэх одоо дадал багтай хүмүүст илүү ажиглагддаг гэсэн судалгаанууд бас байдаг. За нэг талаараа мөн чимээгүй орчинд байх нь бидэнд идэвхрэлийг авчирч идэг. Жишээлх юм бол эргэцүүлж бодсноор ямар нэг шийдэлд хүрч чадах, өөрийгөө ойлгох давуу тал бас байдаг бол нэг талаар мөн өдөөлтөнд одоо орсон байгаа тарих маань эргээд төвшөр нэмэгдэх нөлөөтэй байгаа. За тэгвэл түрүүн ярьсанчлан 85 децибелээс дээш байх юм бол дуу чимээний бохирдолтой байна гэж үзнэ. За 1 метрээс ойрхон байгаа зайтай хүнтэй ярихын тулд хашгирч ярьж нэгдэг нөгөө дуу чимээний бохирдол байна гэж хэлсэн тий. Тэгвэл ямар одоо үед дуу чимээний бохирдолгүй байна вэ гэж үзэх вэ? Хэдэн децибелээс доош байх юм бол ер нь хэвийн боломж юм байна гэж үзэх вэ? За бидний ажлын байр гэлтгүү ер нь бидний амьдарч байгаа орчинд 60-аас 70-ыг хэвэн байна гэж үздэг. Тэгэхээр судалгаагаар болохоор 70-аас дээшээ 70 болон 75-аас дээшээ болоод ирэнгүүт хүний яг ажлын бүтээмж болон амьдралын одоо өдөр тутмын гүйцэтгэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж үздэг. За энэ талаар судалгаануудаас гэх юм бол жишээлбэл Солонгос улсад хийгдсэн судалгаанд аж үйлдвэрийн бүсэд ажилладаг ажилтнууд маань зөвхөн дуу чимээний бохирдлоос үүдэн ажлын бүтээмж нь алдагдах, бүр цаашлаад одоо ажлын байран дээрх осол нэмэгдэх тохиолдол гарч ирсэн байна. За энэ нь болохоор мэдээж аж үйлдвэрийн бүсэд ч гэсэн одоо тоос шорооноос гадна энэ зөвхөн дуу чимээний бохирдлоос үүдэлтэй иймэрхүү осол гаргах эрсдэл нэмэгддэг. За мөн одоо өөр судалгаагаар тоног төхөөрөмж болон одоо принтерийн чимээ, кибордны чимээ гэхээс гадна хажууд ярьж байгаа одоо хамт ажиллаж байгаа хүмүүсийн хоорондоо ярилцах тэр давтамжтай чимээ нь одоо бичиг баримт нэг бүрчлэн шалгах тийм гүйцэтгэл төвлөр шаардсан ажлуудын бүтээмжийг за 20-30%-аар бууруулдаг гэсэн судалгаанууд бас байдаг. За мөн офисын орчинд гэх юм бол 20-с дээш хүнтэй одоо нээлттэй офис гэж ярьдаг. Дуу чимээний одоо акустик хавтан хийгээгүй ч юм уу зохион байгуулалт одоо зохисгүй тийм орчинд байх нь тусдаа өрөө таслахаатай оффист ажилладаг ажилтнуудын бүтээмжтэй харьцуулахад 60%-аар илүү одоо алдаа гаргах магадлал ихсэж байна гэж үздэг. Тэгэхээр энэ дуу чимээний бохирдол нь бидний стрессийн түвшинд очиж нөлөөлөд байгаа учраас бид ажлын бүтээмж буурах, өдөр тутмын гүйцэтгэлийн үйл ажиллагаанд саад болж байна гэсэн. Тэгэхээр стрессийн түвшинд яг яаж нөлөөлөд байгаа юм бэ гэхээр түрүүн бас хэлсэнчлэн стрессийн хариу үйлдэл нэмэгдэж байгаа. Стрессийн хариу үйлдэл гэдэг маань одоо бидний бие махбод дээр их юм бол тэмц эсвэл зүгтаа гэсэн тохиолдол үүсдэг. За энэ өндөр стресс одоо дарамт авах үед бид нар нэг бол түнтэй тэмцэж хариу үйлдэл үзүүлдэг. Эсвэл одоо зүгтах хариу үйлдэл үзүүлдэг жишээ байгаа. За бидний бие махбодод гарч байгаа өөрчлөлт нь гэх юм бол гарын алга хөлрөх, булчин чангарах, толгоо өвдөх гэх мэтлэн байдаг бол за сэтгэл зүйн хувьд уур уцаар нэмэгдэх, бухимдах гэх мэтчлэн сөрөг сэтгэл хөдлөл одоо давмгаалдаг. За тэгвэл өнөөдрийн подкастаар бид нэр дуу чимээний бохирдол бидний бие болон сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ? Стрессийн түвшинг маань бас хэрхэн нэмэгдүүлдэг вэ гэдэг талаар ярилцлаа. За тэгвэл яг ажил дээрээ ажлын орчинд байгаа ажилтны зүгээс энэ дуу чимээний бохирдлыг бууруулахын тулд эсвэл тэрэнд сатаарахгүй байхын тулд юу гэж болох вэ? За мөн ажилтныхаа бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд байгууллагын зүгээс төлөн дуу чимээний бохирдлыг багасгахын тулд ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг талаар ярьж өгөөч. За ажилтны түвшинд буюу бид нар одоо хувь хүнийхээ түвшинд өөртөө ямар арга хэмжээ авч болох вэ гэвэл хамгийн ихний арга нь болохоор хүлийн зөвшөөрөх арга байгаа. За
жишээ нь одоо яг хажууд хүн ярилцаад ч юм уу keyboard товших чимээнд та яг одоо стрессжилаа гэж төсөөлье. Тэгэх юм бол тухайн үеийн мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх яг одоо байгаадаа төвлөрөх арга байдаг. Тэгэхээр энэ одоо чимээ яршигтай байна. Одоо миний уурыг хүрэж байна. Яг одоо би ууртай байна. Ууралснаар одоо зүрх маань хурдан цохилж ийн гэдэг мэдрэмжээ хүлээн зөвшөөрөөд за тухайн үеийн чимээ гайгүй чимээг болно. Би одоо хүлээн зөвшөөрч чадна, би давж чадна гэсэн мэдрэмжэндээ анхаарах байдаг. За байгууллагын түвшинд бол мэдээж байгууллагын одоо нээлттэй офис байлаа гэхэд шууд засах боломжгүй учраас акустик автан тавих ч юм уу, за эсвэл одоо чимээгүй цаг гаргах, чимээгүй булан гаргах ч юм уу тиймэрхүү байдлаар зохицуулт хийж болно. За мөн одоо удирдлага болон хүний нөөцийн хэмжээнд бол ажилтнуудаа стрессээ зохицуулахад нь туслах сургалтууд авах гэх мэтлэн байдлаар хэрэглэж болно. За тэгээд олон улсын судалгаагаар болохоор Англи улсад хийгдсэн судалгаагаар 2000 бизнесийн ажилтнуудыг хамруулсан судалгаанд маань ажлын цагаа өөрчлөх, за эсвэл ширээний байрлалаа солих гэх мэтлэн арга хэмжээг авсан байдаг. За олон улсын судалгаагаар болохоор чихвч хэрэглэх нь 2022 онд 23% байсан бол 2025 онд энэ 41% болж өссөн үзүүлэлт байдаг. За чихвч хэрэглэх маань одоо бас дуу сонсоогүй зүгээр одоо эргэн тойрны орчны дуу чимээг хаах байдлаар хэрэглэх нь нэг талаараа төвлөрөлтөд тусалдаг учраас бясалгалын аргатай төстэй гэж хэлж болно. За тэгээд судалгаагаар өдөрт ойролцоогоор 2 цаг зориудаар чимээгүй орчингүй үртү бий болгох нь стрессийн одоо хит хайр үйлдэл үзүүлэхээс өрчлөн сэргийлэх боломжтой байдаг. Буюу өөрийгөө тайвшруулж байна гэж ойлгож болох нь тий. За энэ хүрээд дуу чимээний бохирдлын тухай ярьсан дугаар маань дуусч байна. Өнөөдрийн дугаарт маань хүрэлцэн ирсэн сэтгэл судлаач Цэцэндээ баярлалаа. За урьж оролцуулсанд бас баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай.